동안 тариалуудаар сурааж дуусаагүй байх салбарын яам Улаанбуудаа импортлох квотын тог нэмсэн тариалан эрхлэгчдийг бүхэн дуулаад байна. Өөрөөр хэлбэл гаднаадаас Улаанбуудаа импортыг зогсоохгүй бол эх жилийн тариалалтын хэмжээнд сөргөөр нөлөөлнө гэж тэд үзэж байна. Энэ жил 100 гаруй мянган тонн Улаанбуудаан цавуулгын хэмжээ бага байгааг салбарын мэдээлээд байна. Цавуулга багтаа Улаанбуудаа гурил болгож тэрэнтэхэд цавуулга өндөртэй Улаанбуудаа холих шаардлагатай гэж байгаа юм. Тиймээс импортоор Улаанбуудаа авах квотыг өнгөрсөн сард нэмсэн нь тариаланчдыг бухимдуулаад байгаа. Цавуулга өндөртэй Улаанбуудааг нөхөхийн тулд импортоор бага хэмжээний Улаанбуудаа авч гурилын үйлдвэрүүдэд өгсөн нэгэн ургасан Улаанбуудаагаа чанартай гурил болгохын тулд хэрэггүй зардлуудыг багасгаж чанартай гурилыг арай хямд үнээр ирээдүйдээ нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ийм хэмжээ авч байгаа гэж байгаач тариаланчид энэ үйлдэлийг нь дотоодын үйлдвэрлэлийг унгаах үйлдэл гэж харж байгаа юм а. Өөр нэг асуудал бол Хинтээ аймагт баригдах байсан элеваторыг өнөөдрийг хүртэл бариагүй нь бүгд нарамд хятад ард улсаас авах зээлийн асуудлыг яам шийдэж өгөхгүй байгаатай холбоотой юм байна. Тайлбар өгөөсэй гэж үү. Яг гэвэл Товаан сайдын нэрэн дээр бас орж ирж ирсэн. Эрхэм баяр зөвлөхийн нэр орж ирж ирсэн. Ерөнхийдөө жишээ хин хэмлээ хэд хэдүүний нэр орж ирээд байгаа шүү. Тэгэхээр энэ ямар учиртай компани, ямар юм тарьдээ, энэн дээр нь одоо тэр шүүхийн шийдвэрүүд нь яаж гаршээ, энэ орон нутаг ерөөсөө мэдээлэл байхгүй байгаа байхгүй юу. Тэгээ анд юуны дэлгэр хааны засаг дарга энэ улсуудтай шүүгдэгдсэн. Хурахад энэ асуудал орсон байгаа. Тэгвэл бол энэ зээлийн тусгайлсан хэлэлцээр нь байгуулагдаагүй байгаа учраас энэ жил бас ажил эхэлж чадаагүй. Зээлийн тусгайлсан хэлэлцээр дээр байгаль орчныг навигчилсан үнэлгээ тезүүгийн англи хэлээр дахин шинчилж өг гэсэн. Энийг би шинжилээд 7 сарын сүүлээр явуулсан боловч амжаагүй байгаа. Байгаль орчин хүнсүүдэд аж ахуйн байнгын хорооны гишүүдийн зүгээс импортоор оруулж ирэх Улаанбуудaan чанар хангахгүйн дээр салбар яамны дарга ажилтнууд хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ салбарын бодлогын асуудлыг оруулж ирэхгүй өдий хүрээвэ. Хэзээ оруулж ирэх вэ? Энэ дээр байнгын ямар анхааралтай байх вэ? Энийг анхаарах бодлого оруулж ирэх хэрэгтэй. Энэ салбарын бодлого газар тариалангийн бүс нутгийг эрчимдсэн мал аж ахуйн бүс нутгийг тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүй Монгол улсад тариатай үлдэх үү, хоолтой үлдэх үү, үлдэхгүй гэдэг асуудал тулгараад байна шүү дээ. Ёолын салбарын хүн биш зүгээр ингээд хараад бодвол ерөнхий сайд чиглэгдсэн юм ба шүү дээ. Алтан уяг. Одоо тэр ерөнхий сайд алтан уяг үндэсний юу гинэ? Эрүүл хүнсний аюулгүй байдлын юуны дараа болсон гэнэ. Их олон сэдвэртэй болохоор зарим мэд мартчихад байгаа юм. Өөр дээр л хамгийн сэдвэр аваад байгаа юм болохоор тэр алтан уяг л өгсөн юм шүү дээ. Алтан уягийн тариаланчтай л устгах хэлээ гэж л үндэснийхээ үйлдвэрлэлийг даръя гэж өгсөн юм байна. Тэгэхээр алтан уягт л ярих асуудал юм шүү дээ. Тэс мэдээ ариун туяа ариун болт мэдээллээ.